За өртгийн жин 8% гэж жигдгээд яг хөө жиг дэмхээс гадна суур байдлаар нь өртгийн жин дахин үнэлэх цаг нь болцсон шүү. Зарим одоо эмчилгээ үйлчлэгээний одоо төлбөр юу нэлээд өөрчлөгдсөн. За зарим нь одоохондоо байх ч гэдэг юм уу. Тийм учраас энэ тал дээр та хэд нэг ажиллаарай. Ялангуяа одоо техникийн хорооныхан маань энэ талаар ажиллахгүй бол эн чинь буруу тийшээ явах нэ. Өртгийн жин багтаа тэгсэн мөртлөө маш чухал гэсэн эмчилгээ үйлчлэгнүүд орхигдоод ингээ хаягдаад байгаа. Энэний цаана хүн байгаа. Тийм учраас энэ тал дээр анхаараа гэж хэлье. За эрүүл мэндийн даатгалын үнсээ зөвлөл түрүү бас чин бүрэн гишүүн хэллээ. Манай энэ зарим сайд нар орлогчороо дамжуулж энэ хуралд суухгүй. Хариуцлагын асуудал шүү дээ энэ чинь. Манай одоо яг хоёр төрлийн нарийн байна, сайн байна. Гэхдээ цаашдаа хуралд одоо цаашдаа ийм байгаад идэв юм шүү дээ. Энд чинь цаанаа бол асар хэмжээний мөнгө төрөхтэй холбоотой асуудал, бодлогын асуудал. Манай ялангуяа сангийн ам бол одоо яадгүй хөр миний эмдүүцтэй байж хахад л нэг шудаа суугаагүй. Тэгээ яадгүй хөр тойрч очингуудаа нөгөө талаас нь нөгөө санхүүжилтийн нэмэхгүй ба хасах танах гэдэг ийм үр ороод байдаг. Тэгэхээр хамт байж байгаа шийдвэрээ гаргаад чи маш чухал бодлогын асуудал шүү дээ. Хэрвээ тийм байгавал манай бусдагчуд битгий суу. Сүүлд нь одоо эдгэрэл шийдвэр гаргасан би гаргаагүй гэдэг байдлаар зүхтаах гэдэг юм уу гэдэг ийм байдлаар бол би бол тухайн үед л бас хэлж ирсэн. За дараагийн нэг асуудал нь бол энэ за би ганцхан жишээ аваад хэлье. Ахмадуудтай холбоотой асуудал Бачуугар сайдаа 37% нь нийт ахмадууд зардлынхаа 37%-ийг эм тариа эмчилгээ сувилгаанд зарцуулж яана гэж байгаа байхгүй. Тэтгэвэр нэм гэж шаардаад байгаа. Гээ чин цаана өөрөө эмнэлгүүдийн одоо эрүүл мэндийн эрсдэл санхүүгийн эрсдэл өндөр байгаад байгаа учраас энэ хүмүүс чинь тэтгэвэр нь өрөхгүй байна гэж яриад байгаа. Тийм учраас энэ ахмадуудын тэр өвдөг солих байна уу, эм тариа яах байна уу, тэр сая сувилыг ассан гэсэн. Гэхдээ харин та хэд нэг шийдвэр гаргахтаа битгий савж шийдээд ийл да. Огт байхгүй скул хөнгөлнө. Тэр өвдөг солих нь үнэхээр 5,000 хүн байна гэж байна. 5,000 хүний тэгвэл тэр хамтын төлбөрийг шийдээд хэрвээ эмнэлэг яаж байгаа бол тэдэн үеийн өөрөө даах гэдэг байдлаар явахгүй тэр хүмүүс чинь бүр 100% өөрөөсөө мөнгө гаргадаг юм руу л одоо түлхэгдэж штэ. Тийм учраас ийм одоо бодлогын сонголтуудыг бас ингээд яг нэг хэлээ. Хүрхгүй байгаа юм хүргэнэ гэдэг байдлаар зардлаа танаад тэрний цаана одоо ингээд балансаа барьж ийн гэдгийн цаана чинь бас өөр асуудал шүү. Хэдэн мянган хүн өөрөөсөө төлбөр төлж байгаа бай. Эрүүл мэндийн хуулиар өөрөөсөө гаргасан бол буцааж эрүүл мэндийн даатгалын сангаас өгөх ёстой. Тэр хэдэн мянган хүн өөрөөсөө ийм гаргасан төлбөр төлсөн бэ гэдгийг тоо судалгаа гаргаад ялангуяа манай даатгалагч төлөөлж байгаа эмнэлзийн гишүүд энэ дээр судалгаа гаргаж надад өгөөрэй. Шаардлагатай бол одоо энэ хуулийнхын төслүүдийн санаачлаад явъя. За эмдүүцдэр бас чадхын сайжруулах маргаа юм. Орон тооны бас ингээд 9 гишүүн байж байдаг. Яг нэг үлгэд эдний чинь доор ажиллаж байгаа ингээд яваад ажиллах одоо фронтоор очиод ажиллах, эмнэлгүүдээр яваад ажиллах, орон тооны ажилламт хэрэгтэй байгаа. 12 хүн байна одоо тэрний хэдэн голцуул одоо тэгээд эрүүл мэндийн сайд бүгдийг томилоо яваад идэг шүү дээ. Тэгэхээр энэ үед дээр одоо бас нэг жоохон чадхын сайжруулах юм хийхгүй. За